Эрхэмсэг ноён дипломат корпусын ахлагчаа, эрхэмсэг ноён элчин сайд суурин төлөөлөгчдөө, хатагтай ноёдоо. Та бүхэнд ирж буй 17 дугаар жарны шар нохой жилийн цагаан сарын баярын мэндийг угтуулан дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Уламжлалын дагуу оны эхэнд дипломат корпусында уулзалт хийж байгаадаа би баяртай байна. Эрхэмсэг хатагтай ноёдоо. 2017 он манай улсын хувьд улс төрийн үйл явдал ихтэй алдаа оноогоо дэнсэлсэн жил болсон юм а. Болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Монголын арчлын чухал сорилт боллоо. Сайн муу янз бүрээр хэлэгддэгч Монгол улс ямартаач арчил маань баттай төлөвшөж эрх мэдэл тайван замаар үндсэн хуулийн дагуу шилжиж байгаа нь онцлог чухал зүйл мөн гэж би хувьдаа бодож явдаг. 2017 оны дундуур засгийн газар солигдсон нийт иргэд шинэ ерөнхий сайдаас үндэсний эрх ашгийг бүхний дөрөнд эренблэн тулгамдсан асуудлуудаар бодит шийдэл гаргаж хариуцлагатай шуурхай ажиллахыг хүсэн хүлээж байна. Өнгөрсөн онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гадаад худалдаа, эдийн засгаа өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө түнш орнууд, олон улсын байгууллагууд тэдгээрийн нэр хүндтэй төлөөлөл та бүхэнтэй хамтран ажилласандаа Монголын төр засгийн төлөөлөл болсон бид сэтгэл хангалуун байна. Хөршөөд болох Оросын холбооны улс бүгд найрамдах хятад ард улстай сайн хөршийн найрсаг харилцаагаа үргэлжлүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө монголчууд онцгой хүчин чармайл тавьж ирсэн цаашдаж анхааран ажиллах болно. Хөрш улсуудтайгаар Монгол Орос хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм болон хөрөнгө оруулалтын судалгаануудыг байгуулах зарчмын тохиролцоонд хүрч эхний ээлжинд хэрэгжүүлэх төслүүдийг тохирсон чухал алхам боллоо гэж үзэж байна. Монгол улсын гадаад бодлого, бурамдагч хөрш орнууд, дэлхийн бусад улсууд, олон улсын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаагаа боломжит бүх салбарт хөгжүүлж, дэлхийн хамтын нийгмийн нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллах зарчмыг тууштай баримталж ирлээ. Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хилцээр хүчин төгөлдөр болсон тус холбоо төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо албан ёсоор нээсэн Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацтай 2 дахь компакт гэрээ байгуулах шалгуур үнэлгээг хангасан зэрэг үр дүн гарсныг энд бас дурдмаар байна. Монгол улсаас тулгарч байгаа зарим нэг хүндрэл сорилтогч дашинд дурдмаар байна. Европын холбооны сангийн сайд нарын зөвлөлөөс Монгол улсыг татварын асуудлаар хамтран ажилдаггүй орнуудын харж агсаалтанд оруулсанд манай төр засаг харамсаж байна. Энд үл ойлголцол мэдээллийн дутагдал гарсан байхаа. Монгол улсын хувьд татварын асуудлыг их тод байлгахад татгалзах зүйл огтхон байхгүй. Европын холбоотой ойлголцол төрж манай улсыг ойрын хугацаанд энэ жагсаалтаас сасна гэдэгт эргэлзэхгүй байна. Хатагтай ноёдоо 2018 онд бид үндэсний аюулгүй байдлын цөм болсон эдийн засгийн аюулгүй байдлаа сайжруулахад онцгой анхаарна. Энэ зорилтын хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөнгөлөлтөө зээл тусламжийн ашиглалтыг сайжруулж, өгөөжийг нь дээшлүүлэх, бүс нутгийн интеграцид түлхүү оролцох, чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулах, гадаад худалдааг бүх талаар дэмжих, хөнгөвчлөх, иргэдийнхээ гадаадд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаадд байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар зорин ажиллах болно. Эдийн засгаа олон тулгууртай болгох, экспортын бүтээгдэхүүний төрлийг олшуулахын төлөө тодорхой бодлого гарган ажиллах юм а. Үүнд гадаад анд нөхөд та бүхний чин сэтгэлийн дэмжлэг тусалцаа чухал хэвээр байх болно. Монгол улс гадаад харилцаанд эрх тэгш байх, харилцсан нэгнийхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг тууштай баримтаж ирсэн бөгөөд цаашид та бүхэнтэй харилцаагаа баттгаж нэгнийг олон улсын давцанд харилцан дэмжиж хамтран ажиллана гэдэг итгэлтэй байгаагаа та бүхэн дахин илэрхийлье. Монгол улсад суугаа эрхэм хүндэт элчин сайдууд, дипломатууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид та бүхэнд амжилт, эрүүл сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За одоо Монгол улс дахь дипломат корпусын тэргүүн нарын ахлагч Казахстан улсын элчин сайд К.И. Кабландины мэндчилгээ дэвшүүлэхийг хүрье. Эрхэм сайд ноён ерөнхийлөгч улсын хурлын даргыг ерөнхий сайд гадаад харилцааны сайд ladies and gentlemen.
Монгол улс дахь дипломат корпусын нэрийн өмнөөс шинэ жилийн баярыг тохиолдуулан үг хэлэх завшаан тохиос миний хувьд нэр төрийн хэрэг болж байна. Монгол улс үндэсний эдийн засгийн чадамжаа болон нийгмийн хөгжлөө бэхжүүлэх төслүүд үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаад бид баяртай байна. Монголын төр хүнд хэцүү энэ үед тус боломжуудыг Монгол улсын хөгжлийн үндэсний стратегийн хүрээнд ард иргэдийнхээ амьдралыг дэвшиж сайжруулахад чиглүүлж байгааг харахад таатай байна. Манай өөдрөг үзэл болон талархлыг хүлээн байгаа бас нэгэн шалтгаан нь өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд өндөр сахилга баттай оролцсон Монголын ард түмний иргэний ухамсар хариуцлага юм. Гадаадын олон зуун ажиглагч нар ажилласан сонгуул нь Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд ардчлалын тогтвортой хөгжлийн замаар явж байгааг батлан харууллаа. Үүнийг дээрх ажиглагч нар нарч батлав. Тус улсын төрийн үйл хэрэг нь бусад улс орнуудад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашлын гадаадын хөрөнгө оруулалт татах чухал ач холбогдол бүхий төрийн тогтвортой байдалд Монгол улсын ард түмний найз нарыг бэхжүүлж өглөө.